За сайн байцгаана үзэгчдээ манай подкаст ээлж дугаар эхэлж байна. За өмнө нь бид эрүүл зөв хоолтын талаар ярилцаж байсан бол энэ удаа тэр зочноо дахиад авчирсан. За энэ хүн маань бол улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн хэмж цолмон байгаа. Зүрхний дутагдал гэдээ ярихаар хүмүүс зарим нь бол яг нарийн сайн мэдэхгүй. Энэ өвчнөр өвдөд ингээд идгээд тийм эмчлүүлж исэн хүмүүс бол мэддэг. Тэгэхээр юг зүрхний дутагдал гэж яриад байгаа. Энэ талаар хоёлаа яриа эхлэх үү? За зүрхний дутагдал гэхээр ерөнхийдөө зүрхний архаг дутагдал бол ерөнхийд бүрэн бие даасан оншвол биш. Дандаа энэ эмнэл зүйн хам шинж байдаг. Тэгэхээр хам шинж гэж юу хэлээд байгаа юм гэхээр үндсэн өвчнөд тэрний хүндрэл нь өсөж байгаа. Одоо тэр эмнэл зүй буюу хавгнах, амьсгаадах, шүн унтаж чадахгүй байх гэх мэт зөвөрөөр илэрдэг зүрхний бүтэц өөрчлөлт бүхий зүйлийг хам шинж гэж хэлээд байгаа хгүй. Тэгэхээр ихэвчлэн одоо жишээ нь даралт ихсээд олон жил болсон. Даралтны эмээ уусан ч гэсэн даралтаа хийнаагүй 150-аас дээшгээ. За хамгийн багадаа 5-аас 10 жил явсан хүмүүс өндөр даралтын эсрэг зүрх нь ажилласаар байгаад сүултээ ажиллахаа болоод муудчихдаг гэх юм уу. Одоо зүрхний агших чадвар гэж байдаг. Зүрх чинь агшаад сулрна. Агших үйл ажиллагаа гэж байдаг. Тэр нь одоо хэвийн хүн дээр 55-аас дээш байх ёстой, 55%-аас дээш байх ёстой гэж үзвэл одоо тэр нь 55-аас доошо буучж гин гэсэн үг. Нэгсэндээ одоо өөр ямар нэгэн шалтгаанаар зүрхний булчингийн сориг үүсээд эсвэл одоо зүрхний булчин сулраад тий сайн агшиж чадахгүй, тэгээ сайн суларч чадахгүй болсноос болоод одоо биеийнхаа цусыг эргүүлж чадахгүй гэсэн үг. Жишээ нь бид 5-6 литр цус байгаа шүү дээ. За жин ихтэй том хүн бол одоо 6-7 литр цус бай гэж бодъё. За тэгвэл тэрийг зүрхний ерөнхий агших чадвар гэж байгаа. Тэрүүгээрээ одоо агшаад сорж аваад ингэх ёстой бол 55%-аас дээш байж тэр 5-6 литр цусаа хангалттай ингээ эргүүлэх нь байна л да бие махбод. Тийм байна. Тэндээсээ буучхаар тодорхой хэмжээний цусыг эргүүлж чадахгүй болчихно гэсэн үг. Сорж авч чадахгүй, тэгээ цааш нь явуулж чадахгүй. Сорж авч чадахгүй, цааш нь явуулж чадахгүй. Тэгэхээр нөгөө хөлөнд хаван үсдэг. Тэгээл нөгөө уушиг хавган жамсгааддаг. Шүн унтаж чадахгүй хүчил төрөгчийг ингээ хангалттай тарааж чадахгүй учраас бач уурдаг ч юм уу те ийм зөвөрөөр илэрдэг хам шинжийг ер нь зүрхний архаг дутагдал гэж хэлээд байна. Зүрхний дутагдлаар бол манайх нэлээ өвчлөлдөг байх те. Ер нь тоо баримт байдаг уу? Монгол улсууд жилдээ хэдэн хүн өвчлөж ич гэдэг. Зүрхний архаг дутагдал олон улсад бол одоо дунджаар нэг 3-аас 4%. Одоо бүр хөгжингөө одоо Европт бол 3%. Америк руу болоод ирэхээр 6% болчдгийг. Аз руу болоод ирэхээр 4% та ч юм уу те. За мэдээж 4.1 гэдэг тоонууд бол байгаа. За Монгол улсын хувьд бол бид хэдийн судалгаагаар болохоор нэг 5% та 4.9 орон нутагт Улаанбаатарт 5% та гэж гардгийг. Харьцангуй өндөр байна. Өндөр яг л ер нь тийм өндөртэй. Америк руу арай хүрэхгүй нэг 6% бол хүрэхгүй. Тэгээ Аз дотор бол өндөр тоонд ордог. Зүрхний дутагдал өндөр байгаа гол шалтгаан юутай холбоотой гэж үздэг? Өвчний хяналт байхгүй. Ерөөсөө. Тийм ерөөсөө өвчний хяналт байхгүй. За мэдээж бидний нөгөө гол үндсэн шалтгаан бол нөгөө амар том талбай дээр ингээд харж бутарч амьдардаг. Тэгээд эргээд эмчтэй дахин үзүүлэх боломжгүй ч юм уу те. Одоо надад одоо өвчтнүүдээ хянахад тулгардаг яг нэг зүйл бол тэр байхгүй. Одоо жишээ нь даралт ихтэлтэй хүн бай гэж бодъё л да те. Тэгэхээр нөгөө сумдаа амьдардаг, мал дээр амьдардаг, хотондоо амьдардаг. За тэгээд хотон дээр амьдрахаараа за та ингээд надаа бид энэ даралтны эмчлээ. За та даралтаа энэ нэмийг угаад 14 хоногийн хугацаанд химжээ, тэмдэглэл хөтлөөд 14 хоногийн дараа ирээ үзүүл гэдэг байна. Тэнгүүт би одоо ингээд танд үзүүлчихэл явлаа. Тэгээд одоо дараа жил ирэндээ гэдгийг жаах. Тий. Тэгэхээр чин эргээд хянах эргийн хяналтын систем нь жоохон хэцүү байдлаас болоод. Тэгэхээр одоо нөгөө хүн чинь 1 жилийн хугацаанд дахиад би нэг юм бичлээ шүү дээ тий. За тэгэнгүүт даралтын гэртээ арай буухгүй. Ч юм уу эсвэл хит буун ч юм уу тий. За тэгээд буусан эсгээ ч эсвэл хэмчихгүй. Даралтаа хэмчихгүй, гэртээ очиод хэмчихгүй байх гэсэн үг. Өмнөдгөө таал түрүү жил нэг юм биччихсэн шүү. Тэгээд тэрий чи уугаад харин зөвөргөл байгаа л да гэн. Гэхдээ мэдээж хэрэг бага хэмжээгээр буун 180-тай байж хагаад миний бичсэн юмд магадгүй 160 болоод 160 дээр яваад иж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр хяналт байхгүй болохоор зүрх нь олон жил тэгж ажилласаар хагаад өндөр даралтын эсрэг ажилласаар хагаад зүрх ядарна гэсэн үг. Нэг юмдаа. Эхлээд мэдээж хэрэг тамирчин болдог байхгүй юу? Одоо хүндийн мөрөгдөг хүмүүс чинь ингээ булчинтай мундаг штэ тий. Тэгэхэл зүрх бас тийм штэ тий. Тэгэхээр одоо даралт 180 вэ гэж бодъё л да. Гадаа даралт үзэхэд зүрх өөрөөсөө 240 мм мөнгөсний багнаар агшиж ийшээ цус өгнө гэсэн үг байхгүй юу? Тэрийг давж гарна гэсэн үг.
Тэгэхээр дандаа хүнд юм өргөж байгаа юм шиг ажиллана гэсэн үг. Даралт их байхаар. Тэгэхээр зүрх эхлээд бол тэрий чинь булчин юм чинь. Сайхан зузаараа л ингээд шахаална шүү дээ. Тэгтээ сүүлдээ шахах үйл ажиллагаанд сулраад хүндийн тэлэгдээд агших чадвар нь буурчдаг. Даралт ихсэлтийн үед бол. Тэгэхээр эсрэгээр зүрхний ишимийн өвчний үед байна л да. За тэгэхээр зүрхний ишимийн өвчний үед болохоор өвчтөн эмээ уун зөөр намтахаар ухаа болчихно. За тэгээд бахан явж яснаа дахиад өгдөхөр нь дахиад хүрээд ирнэ. Тэгэхээр нөгөө зүрхний судасны нарийслан улам нэмэгдэж хүрээд ирдэг байхгүй юу? Тэгэхээр нэмэгдэж хурж ирэхдээ цочмогоор шигдээс болж ирдэг ч юм уу тийм. Тэгэхээр нэгэн шигдээс болчингууд зүрхний одоо айл нэг хан нь өгчл үүсээд тэр нь нэг 28 хоногийн хугацаанд цагаан өнгийн сорив болно. Бид нар гараа зүсгээр нийлээд идгээд сорив болдог шүү дээ. Тэрнтэй яг адилхан гэмтэл үүсээд буцаа сорив болно. Тэгэхээр зүрхний бүх талбай агших боломжгүй буюу нэг тал нь агшиж байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө зүрхний ерөнхий агших чадвар буураад зүрхний архаг дутагдал дахиад тусаа эргүүлж чадахгүй байдалд хүрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүхэл өвчний эцэс рүүгээ ороод ирэхээр ерөнхийдөө зүрх гэмтэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр хяналт анх өвчин нь онцлогдсон бол тэр өвчнөө айгүй өвчин хянаад имээ тогтмол уугаад эмчтэй эргэж үзүүлээд ингээд байнгын эргэх холбоотой байж ивэл зүрхний архаг дутагдал руу буюу зүрхний архаг дутагдал гэдэг чинь явсаар байгаас үлдээ зүрх шилжүүлэн суулгахаас аргагүй гэдэг үг л сонсох зүйл байхгүй. Тэгэхээр тэрэнд хүртлээ бити яваал гэсэн. Зүрхний дутагдaltaй онцлогдсон хүмүүс тань дээр бол нэлээ их ирдэг баг. Их сонин яг амьдралын хвшилтэй холбоотой кейсүүд зөндөө байх юм Монголд. Тийм байлгүй яах вэ? Би яг одоо улсын 3 дугаар төвөмлийн зүрхний дутагдлын багийн эмч ахгүй юу? Тийм зүрхний архаг дутагдaltaй хүмүүсийг хяндаг гэсэн үг. За тэгэхээр тодорхой төрлүүд бол ирнэ л дээ. За жишээ нь одоо саяын өмнө хэлсэн даралт ихтэлтэй одоо шигдээсийн дараах бол илбэг төлөвүүд ийлэнх нь. За залуу хүмүүст бол их хвчлэн зүрхний цохилтын тоо олон байсантай холбоотой, байнга өндөр байсантай холбоотой дутагдлууд бас мэрсэр би одоо жишээ нь миний хяналтанд 3 хүн бол байгаа. За тэр 3 хүн болохоор гурлаа одоо кофений хэрэглээ өндөр байсан хүмүүс байгаа. Асуумжаараа арх удаггүй, тамхи татдаггүй. Тэг яагаад зүрхний юм болчдөг ингээд 30 гаруй насны 3 залуу. За тэгээд нэг нь болохоор алсад ингээд явдаг, машин барьдаг. Холын тээвэр хийдэг. За тэгэхээр тэр хүн болохоор шөнө унтахгүй тулд байнгын нөгөө юу удаг. Energy drink. Тэгээ тэрийг бүр ардаа ингээд бачгаар навж яваад шөнө унтахгүй тулд уудаг. Тэгээ зүрхний цохилтын тоо дандаа өндөр явна гэсэн үг байхгүй юу? Дандаа идэвхтэй ингээд яваад ин гэсэн үг. Тэгэхээр тэр нь одоо нэг 3 жил үргэлжлээд зүрхний архаг дутагдал орчихоо. Нэгсэндээ зүрх агшаад сулардаг. Сулрахтаа өөртөө тусан хангамж авдаг хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр дандаа олон агшаад ахаар хангалттай суларч чадахгүй зүрхий өөрөө тусан хангамж авч чадахгүй учраас зүрхний булчин тархамлаар гимтээд багаар гимтээлэн гэсэн. Тэгж жагаад нийт тархамлдаа ерөнхийдөө сорив болж үлдээд тэгээд зүрхний архаг дутагдал орж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүмүүс ууж идж байгаа хүнсээ бас анзаарч авахгүй бол тий өөрийгөө тайван байлгах юм хийж авахгүй болохоор бас ийм бүр хожуу үед одоо тэр залуу энэс илүү цаашаа муудах юм бол зүрх шилжүүлэн суулгахаас аргагүй гэдэг үг сонсно. Эрэгтэй хүмүүс бол их хвчлэн тийм одоо цохилтын тоо олон цус өтгөн ч юм уу те ингээд идэж ууж байгаа хоол хүнснээс байдаг. Эмэгтэй хүмүүс болохоор дандаа цус багаас болж үсдэг. Цус багталттай. Цус багталттай байж байгаа л эмэгтэй хүмүүсээс гадна бас 75-аас дээш насны хөгшин настай хүмүүс бас тэр их тохиолддог юм. Тэд нар хоол хүнсээрээ хөгшин хүмүүс болохоор хоол хүнсээрээ хоол айгу бага иддэг шүү дээ. Тэгэхээр тэндээ уурга авч чадахгүй ч юм уу төмрөө авч чадахгүй болоод ирэхээрээ нөгөө шүднээсээ болоод нөгөө зажилж чадахгүй болохоор мах их бага иддэг ч юм уу те. Төмрөө авч чадахгүй учраас цус багталтанд орж байгаа. Тэгээд нөгөө зүрх чинь тусан хангамжийн архаг дутагдал яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгж жагаад залуу эмэгтэй хүмүүс бас тийм байдаг. Жирэмслэхээрээ зүрхний цохилтын амар олон яваад байдаг. Тэгж жагаад зүрхний одоо архаг зүрхний дутагдлын суурь үсээд нөгөө онцлогддог тохиолдлууд бас байгаа. Шүний нойр гэдэг бол ерөөс нь хөөгддөггүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө шүний нойрд унтахгүй тулд чинь тийм юм байнга хэрэглэнэ гэдэг бол бас их хосолтол юм биш үү? Тийм одоо ажил мэргэжлийн онцлог байхгүй юу? Тийм гэхдээ одоо жишээ нь унтахгүй тулд гэдэг чинь одоо сүүлийн үед бол алсын тээврийн одоо автобусны жолооч бол хоёлоо олцсон шүү дээ тийм ингээд ээлжилдэг унтдаг. Тэр бас их зөв юм шиг байна тийм. Зөв арга хэмжээнүүд сүүл ирж байгаа. Эр үед бол тийм байгаагүй шүү дээ тийм. Яг л нэг хүн аваад явна шүн унтчихдаг яадаг идэг гэл осол гардаг зөндөл юм байсан тийм болохоор. Нөгөө хоёр хүний кейс нь юутай холбоотой байх вэ? Нэг нь нөгөөх нь болохоор нөгөө найруулдаг instant coffee аяг их удаг.
Одоо нэг удаагийн кофе найруулж уудаг. Кофе айгүй их уудаг. Тэгээд тэр нь нэгдүгээрт болохоор агуулмж нь болохоор маш их сахартай. Талан сахар штэ. Тийм штэ. Ерөөсөө тийм байна. Тэгээд хуурай сүүг ер нь сүүнээс гаргаж авдаггүй. Транс тоснос гаргаж авдаг. Тэгээд кофеин хиймлэр кофеин нэмж хийдэг. Тэгээ кофений агуулмж ихтэй учраас хүмүүс тэрийг уугаад байдаг. Сахартай амттай юм дуртай хүмүүс бас уугаад байдаг. Тэгээ тэр миний нөгөө өвчтөн болохоор тэрийг бараг өдөрт 10-ыг найруулж удаг. Тэгэхээр байнгын бас зүрхний цохилтын тоолон дээрээс нь тэр байдал нь нөгөө таргалалт үүсгдэг. Тэгээ таргалахаар ч бас зүрх одоо дандаа олон цохилно гэсэн үг шүү дээ. Ер нь биеийн жин ихсэх юм бол зүрхний цохилтын тоо дагаад нэмэгдэнэ. Яагаад гэж байгаа юм гэхээр одоо хүний ген вэ штэ тий. За энэ хүнийг ийм өндөртэй, за нэг ийм хүн. Тэгэхээр зүрхний хэмжээ нь бас тэрэндээ таарна штэ. Одоо атгсан гар шиг нь байх хэвээр энэ төр гэлдэгдэг штэ тий. Тэгэнгүүт тэр зүрх чинь тэдэн литр цусыг ингээд эргүүлэх боломжтой генерэ байж штэ. Тэгэхээр жин 120 100-аас дээш болоод ирэхээр чинь биеийн одоо эргэлдэх цусны хэмжээ 1 литрээр дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр тэр чинь зүрх дахиад эргүүлнэ. Тэгэхээр жин ихтэй тархалттай хүмүүс дээр бас зүрхний хахад дутгал үүсдэг байхгүй. Тэгэхээр яагаад гэж байгаа юм гэхээр нөгөө их тусаа нөгөө жижиг зүрхийг эргүүлэх гээд бас л их ячааллаа шүү дээ. За нэг 5 жил явна тэгэл дахиад зүрхний дутагдал ч юм уу өсөх эрсдэл болж байна гэсэн үг л тийм. Тийм байна. Би саяхан нэг эмчтэй уулзж байхад ярьж ирсэн. Дотоод хөрлийн эмч. Тэгээд өөрөө тэгж байгаа. Манад энэ кофений хэрэглээ одоо сүүлийн нэг 10 жил огцом ихсэж байна. Гадна дотны хөрөнгө оруулалттай одоо кофе шопод айгүй их нээгдсэн. Тэгээд залуучууд айгүй их суудаг болсон. Тэгээд энэтэй холбоотой юу надад ярьж гинүү гэдгсэн чинь айгүй залуугасаа тухайлах юм бол одоо 21 2 наснаас нэг 27 8 хүртэл бол нойр булчирхаа өрөвсөл асар өндөр болж байна. Тэгээд тэр нь яаж гинүү гэхээр нөгөө кофег жишээ зөкстэй хэрэглээ гэдэг юм мэддэг юм биш үү манайхан ч ерөөсөө. Гадаадад бол ингээл би явж байхад хүмүүс өглөө ингээд кофе уудаг, уучаад араас нь дандаа ус уудаг. Яг тэр нэг хөвшил болсон соёл байгаа байхгүй. Тэгээд зарим кофе шоп та анзаарсан бол ингээд Монголд штэ. Ороод үзэхээр ер нь устаа өгж байгаа газар ховор. Яг мэддэг улсууд нь яг гоё тэр үйлчлэгийг хийдэг. Тэгээ ихэнх кофе шоп бол усгүй те. Өөрөө гуйж ингэж уудаг тийм тохиолдол байд юм. Тэнгүү тэр чин түрүүний таны ярьдаг тэр өдөр жишээ нь 10 орчим инстант кофе одоо нэг удаагийн кофе ингэж найруулж унаа гэдэг чинь юу вэ тэр дооз ус өгшөө хитэрсэн. Тэрнийхээ дараа одоо шингэлж ус ууж байгаа юмгүй бүүмэд болчихж штэ. Гинт шинээр орж ирж байгаа зүйлтэй бас нөгөө зөв боловсон хэрэглэхгүй байна л да. Одоо энэтэй холбоотой сая 2 жилийн өмнө бид одоо Европын одоо зүрхний холбооны тэргүүн айгу том хүн зүрхний том юмч ирж бид нарт нэг лекц уншсан байхгүй. Тэгээд кофе бол хэрэглэх нь зөв. Хэрэгэл гэж хэлнэ. Шоколадыг бас хэрэгэл гэж хэлнэ. Гэхдээ хэрэглэхдээ юм нөгөө яг зөв зохистой гэдгийг зааж өгч байгаа. За яа зөв зохистой юм гэхээр 70-аас дээш хувийн нөгөө какао агуулсан шоколад бол болно гэж байгаа. Яагаад тэгэхээр сүүтэй шоколад юмнууданд дандаа нөгөө транс тос дахиад сүүтэй гэж хэлэхээр дандаа хуурай сүү агуулсан гэсэн үг байхгүй. Хуурай сүүг дандаа транс тосноос агуулсан гэхээр цусны өөх тосыг нэмнэ гэсэн үг. За нөгөө талаасаа болохоор кофего уухтаа дрип кофе, дрип буюу шүүсэн, цаасаар шүүсэн чанж удаг. Тий, цаасаар шүүсэн одоо хар кофе зөвлөнө гэж байгаа. За түрүүжийн нөгөө таны өмнөх подкастаас авсан мэдээлэл болохоор залуу хүмүүс нойр булчирхаа өрсөлдөж болоод байна шүү дээ. Тэр чинь тэр нөгөө сүүтэй холбоотой. Тэгээ сүү байнга ууж гин гэсэн үг. Тэд нар нөгөө харыг уухгүй шүү дээ. Залуу хүмүүс дандаа эмчих хэрэгтэй, макиатуудад одоо гээд дандаа латте ч юм уу те ингээд ихэнхэн сүү тэгээ зүгээр ийм одоо кофений агуулмж нь багтай ууж гин гэсэн үг байхгүй. Зүрх судасны өвчнгөө хүмүүс дунд судалгаа хийгээд үзэхээр өдөрт нөгөө хар кофе уудаг хүмүүс нь зүрх судасны өвчнөр өвдөх эрсдэл бага байна гэж гарсан. Өдөрт 18 цагаас өмнө 3 аягаас хэтрэхгүй. За зүрхний өвчтэй хүн болвол өдөрт Starbucks-ийн 1 аяг гэдгийг нэг американо. Гэтэ Starbucks-ийн 1 американо бол маш бага тунтай кофений агуулмжтай байхгүй. Ер нь бид энэ зүрхний архаг дутагдал гэдэг зүйлийг багасгахын тулд юу хийх ёстой юм? Одоо 2 дахь урьдчилан сэргийлтэл юм уу да? Яг өвчин түрүүн хэлсэн шүү дээ тий. Яг нэг өвчин онцлогдсон бол тэрийг яг зөв 100% эмчил. Тэгэхээр хүмүүс болохоор нэмсний нэг олон юм бичил ядаргаатай би бараг л одоо эмнээс нь бол өгч чинь тий. Нэг тиймэрхүү байдлууд буруу ойлголтууд байгаад байдаг. Дөнгөж өөсгээд энэ за энийг нэг уух болохгүй мэн да гэж бодоод өвчтөнд юм бичээд өчгөр сарын дараа ирэхгүй 3 сарын дараа 6 сарын дараа ирж байгаа байхгүй. Тэгснээр
Үшээд нөгөө ганцхан сар угаарай. Та 1 сар угаад эргэж үзээж дахиад үргэлжлүүлэх гэсэн шийдье гэж итэл нөгөө маань ганцхан сар уучаад 6 сарын дараа үргэлж ирнэ. Тэгэхээр 5 сар эмгүү байгаа гэдэг тийм. Тэгэхээр буцаад нөгөө цусны эргэлтийн ачаалал чи улам хүндрээд ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр зүрхэн цусны эргэлтийн ачаалал нь зүрхэндээ нөлөөлөө зүрхний архаг дутагдал үүсгэж юм. Энэ нөхцлүүд бол зөндөө байгаа. Тэгээ зүрхний архаг дутагдал нэгэн тончлогдсон бол яах юм гэхээр одоо тэр нөгөө зүрх шилжүүлэн суулгах хүртэл явахгүй тэрийг нь 3 дахь өөрчлөн сэргийлдэг гэж байгаа. За тийм бүр эцсийн шат хүртэл явахгүй тулд бас байнгын хяналттай байдаг. Жишээ нь миний хяналтын үзлэг бол 14 хоног тутам явдаг байхгүй. За дараалал тэмдэглээд 14 хоногийн дараа өрөө дээр ирэхээр нь дахиад нэг юм өөрчлөл ингээл яваал. За 3 сарын хугацаанд 1 сар болоод 14 хоноод тэд хоноод иргээд жоохон явуулна. Тэрний дараа бол им өөрт таарсан имийн тун хүрсэн бол за 6 сарын дараа үзүүлээрээ. Тэр нь бол ингээд тогтцчихдаг юм байна шүү дээ. Ер нь бол. За танд бол энэ имэл зүгээр юм. Танд яг энэ юм зүгээр яг энэ тунгаар уужий. Энээс бити буулгаараач гэдэг юм уу те. За тэгэнгүүт хүмүүс ингээд гинт нэг амар сайн юмч болно. За мэдээж тэр юм чи ингээд мундаг сайн юмч байгаа. Би бол үгүйсэхгүй. Гэхдээ имийн тунгаас олждаг. Одоо яг ингээд нэг 3 сар ингээд яг л нөгөө хүний чи яг өөрийнх нь биеийн таарсан тунд ингээд хүргээл явж итэл өөр юмчид нэг үзүүлээд тэнгуут өөр юм чин ийм амар өндөр даралтны юм уу жаам штэ зүрхний дутагдaltaй болохгүй штэ гингүүтээ буцаагаад миний 3 сарын хийсэн үйл ажиллагааг хамгийн баг тунд руу нь өөр юмэр солиод өгчин. Тэгээ нөгөө өвчтөн маань өөр юмэр уужгаад ингээд чин. Тэгэхээр би зүгээр хүмүүст хэлэхдээ тэр 2 дахь 3 дахь урьдчилан сэргийлэлт буюу нэгэнт зүрхний архаг дутагдал онцлогдсон бол нэгдүгээрт өөрийгөө амар сайн хяндаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор үзүүлдэг юмчтэй ингээд наалт гэх юм уу. Тийм байнга үзүүлээд явдаг одоо миний өвчтнүүд байгаа. 5 жил ч явцсан, 10 жил ч явцсан хүмүүс байгаа. Тэгэхээр зарим нь бол бүр зүрхний агших чадвар нь сайжирсан хүмүүс байгаа. Зүрх шилжүүлэн суулгахаас аргагүй бараг зүрхний агших чадвар нь 28 20 болцсон, 20-с 25 болцсон байсан. Зүрхэнд нь бүлэн үүссэн, нүж үүссэн, зүрхэн дотор нь цус ирэхгүй шүү дээ. Нүж үүссэн байсан хүн нүж нь байхгүй бол 100 бодлын агшлан 54 болцсон хүн байгаа. Тэр айгуу сайн хянуулсан байхгүй юу? Салахгүй. Яг л миний өрөөний үдэнд эргэсэн өдрийг үзэл зогсож байна. Одоо би жоохон завгүй байна гэвэл намайг 2 цаг ч хүлээн, 3 цаг ч хүлээн. За та ямар ч байсан яачих. Би танд өнөөдөр л үзүүлэх ёстой гэд сууж ин ч юм уу те. Тэгээ хянуулаад явцсан хүмүүс 6 сарын дотор нөгөө зүрхний агших чадвар нь одоо хөндөд дэлгэцсэн амар агших чадвар нь буурсан. Даралт нь унаад унтаж чадахгүйсэн хэцүү тийм одоо нэг 40 гаруй насны залуу. Одоо бол зүгээр болсон. Одоо хоёрхан юм ууж байгаа. Яаж байгаа. Тэгэхээр тэр хүн 1 жилийн хугацаанд тасралтгүй яг миний араас ингэсэн байхгүй юу. Намайг хаана явна тэнд ирсэн. За би одоо имээ үзсэн. Таралтаа та намайг өнөөдөр иргэсэн гэл зогсож идэг. Тэгэхээр тэр эмчэд эргэж үзүүлээд тэр хүнийг одоо имээ зөв тааруулуулаад уусан байдал нь тэр хүнд айгуу сайн нөлөөсөн байхгүй юу. Тихгүйгээр за энэ эмч стан нэрээ их цантай ууртай. Би жоохон ийм амар ачааллын дунд юм чинь. Өглөө эрхийг экспект хүлээгээгүй байж итэл үүдэнд 2 хүн зогсож ивэл ер нь жоохон юм шүү дээ. Тийм шүү дээ. За хар өглөөгөр яах гэдэг би завгүй байна. Хүлээ гингүүд энэ амар шүү дээ. Энд үзүүлэхгүй гэдэг өөр эмч рүү явцдаг ч юм уу те. Тэгээ яг мэрэгжлийн зөв чиглэл рүү очиагүй байсан хүмүүс бас муудаад нас баралтаар төгсөн тохиолдолд зөндөө байгаа. Ер нь бол 5 жилийн дотор онцлогдсноос хойш 50% нас баралттай. Зүрхний архаг дутагдал чинь. Тэгэхээр тийм хүнд зүйлдээ тулгарчаад одоо тэгж гомоо хунга ханддах ёсгүй байхгүй. Тэгэхээр айгуу сайн үзүүлээд бүр ингээд салахгүй яваад байнга шинжилгээгээ хийлээд одоо би ингэх гэж байна гэдэг байгаа хүмүүс бол айгуу сайн явдаг. Тийм 10 жил ч амьдарч байна. 20 жил ч байгаа. Бидний хамгийн их удаан зүрхний архаг дутагдaltaй үнийг хянсан 3 дугаар эмнэлгээрээ үе эмчнараараа хянсан нэг өвчтөн байдаг 23 жилийн болсон. 5 жил 23 жил хоёрын оронд чи асар том зай байна. Ялгаатай шүү дээ. Тэр өвчтөн бол манай зөвлөх хэмжээ өвчтөн байсан. Дараа нь манай дараагийн зөвлөх хэмжээ өвчтөн байсан. Манай тасгийн эрхлэгч өвчтөн байсан. Миний ах мод дээдлийн эмчтэй байсан. Дараа нь миний өвчтөн болсон. Жишээ нь зүрхний архаг дутагдал одоо ингээл айгүй хүнд өвчин 5 жилийн дотор 50% нас оролттой гэж хэлчихээр. За гэл авдар туссан юм шиг л хүлээж авна шүү дээ. За эхлээд тэгж хүлээж авлаа. За тэгээд эмээ ууж үзэн эхлээ жоохон тэмцэж үзэн. Тэгээд нөгөө над дээр нөгөө намайг нөгөө араас гიშгэх гэж үзэн. Тэгээд сүүлдээ олдохоо ойлоод ирэхээр нь хайчдаг ч юм уу те. Тэгж жаад нөгөө өвчнийг хүлээн зөвшөөрөх нэг юм 4 үе шат байдаг шүү дээ. Эхлээд амар фрик буюу ингээд зогсно. Гацалт үүснэ. Одоо яхаа мэдгүй байдал үүснэ. Дараа нь хүлээн зөвшөөрөхгүй би тийм биш ч гэдэг юм уу те. За дараа нь хүлээн зөвшөөрөө тэр нь тэгээ тэмцэн. Тэгээ сүүлдээ одоо тэрийг хяндаг болдог гэдэг юм 4 үе шат байдаг байхгүй. Сэтгэл зүйн 4 үе шат байгаа. Тэгэхээр зүрхний архаг дутагдaltaй хүмүүст тэр хүлээн зөвшөөрөхгүй байх хугацаа жоох ихээс гадна дараагийн хяналтын хугацаа жоох муухай байдаг. Тийм. Тэгээ стресс
бас их нөлөөлнө л дөө. Мэдээж тийм өвчтөй болцоо одоо зүрх шилжүүлэн суулгахаас өөр аргагүй гэдэг үг сонссон хүн ер нь тийм сайхан байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Группт орно. Шууд хөдөлмөрийн чадвар алдал тогтоогдно. За тэгээл нөгөө олж исэн одоо тийм өвчнүүд бас надад байгаа. Амар өндөр цалинтай байсан. Тэгээд нөгөө амьдралын буруу буусараа зүрхний харахыг дутагдлаа орчлогдлоо. Хөдөлмөрийн чадвар алдал тогтоохоор нэг сард 200-ыг авах уу 400 гэх үү. Тэгээ ууж байгаа юм сарын ууж байгаа юм 600-700 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нөгөө гинт шууд амар гоё ажилтай юм гэр бүлэд жигч байжсэн аа. Шууд болж тийм үү. Тэгэхээр амьдралын чанар нь амар буурна. Ажил хийхгүй гэртэй байна. Нийгмийн нөгөө найз нөхөд байхгүй болно. Тэгээд ирэхээр хүнд амар их стресс болдог. Тэгэхээр энэ зүрхний харахыг дутагдaltaй хүмүүст ар гэрийн, найз нөхдийн тусламж амар хэрэг болдог. Тэгэхээр энэ хүн ийм одоо тэр зүрхний харахыг дутагдaltaй болчихсон гэж сонссон бол тий хамаатнууд нь гэр бүл нь яг хажуудах ханин ч юм уу тий эсвэл одоо хүүхдүүд нь тий ээж аав нь тийм юм сонссон бол хүүхдүүд нь ингээд аюул сайн хянаад бүр ингээ хамт амьдраад ингээд өргөөд тий хаяа нэг жоох ойрхон гадаад матад руу авч яваад ч юм уу эсвэл одоо хөдөөрөө ингээ амралтын өдрөөр дагуулж гараад салхин гаргаад сэтгэл санааг нь өргөөд идэг гэр бүл бас аюул сайн явдаг. Хүн нь өөртөө ингээд нүг тэмцэж чадна гэсэн үг. Тийм байна. Стресстэй нөгөө зүрх шилжүүлэн суулгахаас аргагүй гэдэг үг сонссон хүн дээр ар гэрэн заримдаа уурлна. Тэгээд нөгөө ингээд доош даардаг шүү дээ. Тийм нөгөө токсик харилцаатай гэр бүлүүд ч юм уу байдаг шүү дээ. Чи ийм гэл ингээд ах юм бол чиний наавчин ч ингээд ах юм бол хүн улам цаашаа явна. Имээ уух нь багс нэмжтэй үзүүлэх нь болно. Тэгж агаад төгсгөл нь нас урталаар дуусна шүү дээ. Тэгэхээр нас урталаар дуусна гэдгийг нь ойлгосон мөртлөө гэр бүл нь дэмждэггүй тал бүрэг ойлгож байгаа тал бүрэг байгаа. Мэдээж гэр бүл дэмжиж байгаа бүлэг бол айгүй сайн байдаг. Тэр хүнийг яг эмээ ууж гинөө таны сарын эм дуусаагүй байна. За түрүү сарын 20-нд авч өгсөн энэ сарын 20-нд би эмээ чинь авч өгөх гэж байхад тань 5 ширхэг юм үлдсэн байна. Та яагаад 5 хоног юм уугаагүй ингээл хүүхэд нь тийм өвчтөн байгаа шүү дээ надад. Хүүхэд нь дандаа дагуулж ирнэ. Тэгээл ерөөс чирээл эмчээ нөгөөт чи ирсэн шүү одоо та үзээрэй гээл битүүрийн нүүдэн суужээ гээл. Тэгээ намайг завгаах юм бол доошо буугаал хоёлоо хоол мол идэл явж байгаа л гинт гараад ирнэ. Хүүшээ явцсан гэж бодсон үгүй хоол идчихэд ирлээ гээл гадаа үүдэн суучлаа. Тэгж агаад яг л аавстай ингэсэн. Одоо ингээд 5 юм үлдсэн. Одоо би яг л ингэ 30 ширхэг юм авч гисэн 30 хоногийн дараа энэ 5 үлдсэн. Энэ хүн уухгүй, нэмээ уухгүй. Та хийл над хүн гээл одоо тийм амар сайн халамжтай анхаарал тавьдаг байж иж одоо хийж аахгүй. Тэгэхээр зүрхний шигдээс өвдөд одоо зүрхний харахыг дутагдал ер нь үүсгэн тодорхойч хүмүүс гарч байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн ар гэрт бас би заавал хоол хийх хүн хаана за энд суу. За өөрөө энд суу. За эмийн авч өгөх хүн хаана энд суу гэж байгаа зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгэхээр тэр хүлээж авч байгаа гэр бүл байна. Ахгүй гэр бүл байна. Тийм. Тэгэхээр яг гэр бүлдээ за одоо ингээ маргарин мэдэж болохгүй гоё амттай мэдэж болохгүй тийм тэгэхгүй ингэхгүй гэж явуулчлаа шүү дээ. Тэгэнгүүт эхнэр нь хажууд нь бах уу цаавгаал вафл идэлээвэл хэцүү шүү дээ. Яа гэл амт дуртай юм идмэр санагдал те. Тэгэхээр өөр газар идэлтэй. Гараад идэлтэй. Дэлгүүр гарахаар одоо нууцаар идэлтэй те. Эсвэл одоо ингээд тэгтээ тэр чинь ч гэсэн эхнэрт нь дахиад шигдээс үүсгэх эрсдлийг үүсгэж байгаа. Тэгэхээр ингээд хамтдаа зүгээр эрүүл амьдралын хэв маягтай болчих энэ гэр бүлийн дэмжлэг энэ зүрхний харахыг дутагдaltaй хүмүүст амар хэрэгтэй. Тэгэхээр цуснд бид өөх үеж болно, цуснд сахар үеж болно. Эдсэн бол шатаа. Гэдэг л нөгөө булчин чинь тэр сахараар ажилладаг байхгүй. Булчин сахарыг энерги болгоод энергиэрээ булчин агшина. Тэгэхээр сүүлдээ сахар нь байхгүй бол өөхөж тааж агаад сахар үсгээд тэгээд булчин агшина. Тэгэхээр нөгөө дасгал хөдөлгөөн гэдэг юм чинь тэрийг хэлээд байгаа байхгүй. За баярлалаа. Ингээд өнөөдрийн манай подкаст өндөрлөж байна. Өнөөдөр хөрөлцөн ирж бидэрт одоо сонирхолтой олон сэдвээр ярилцлага өгсөн цолмын эмчтэй их баярлалаа. Баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд их өндөр амжилт хүсье. Та хэд зас амжилт хүсье. Зүрх судасны өвчний талаар айгүй их юм нөгөө шин сэдвүүдийг яг мэрэгжлийн эмч нараас нь авч байгаа айгүй талархалтай байна. Амжилт хүсье. За баярлалаа.